Энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга яагаад ICC-ийн хуралд орж ирсэн бол зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуулийн дагуу үндсэн чиг үүрэг нь бол зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарх асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуул, зөвлөлийн гишүүд бүрийн эрх чиг үүргээ хэрэгжүүлэлтэд нь туслах гэсэн ийм одоо үндсэн чиг үүрэгтэй. Өнөөдөр энд бол үндэсний аюулгүй байдлын хурал болж ийн гэж би бодохгүй. Тэгэхээр би эхлээд хурал даргалагчаас энийг асууя. За өнөөдөр энэ хуулийг өргөн барьж байгаа ерөнхийлөгчийн хамгийн газрын даргаас бас асууя. За яг энэ хуулинд одоо өргөн барьснаар би яг 3 хүний зүгээр жишээгээр асууя. Өнгөрсөн 7 хоног инх төвшин гишүүн ордон дотор одоо мөргсөн юм уу, зодтолсон юм уу юм боллоо. Энэ хууль батлагдвал яг энэ үйлдэл дээр ямар арга хэмжээ авах вэ? Энэ хуулинд хамаарагдах уу? За нэг хүн шордоод, өдөөд, албаар за одоо энийг нэг онилж байгаад гээд бүр нэг тим юм зохион байгуулад хийвэл хэн нь ёс зүйн алдаа гаргасан болох уу? За хоёр дахь жишээ асууя. Улсын хурлын гишүүн Лүндэг жишээлбэл намрын чуулганаар бол хамгийн бага арцтай гишүүдийн нэг. За гишүүний энэ одоо санал хураалтын 30-аас дээшийн хувьд бол бичлээ оролцоогүй баг. За тийм бол жишээлбэл Лүндэг гишүүн дээр ямар хариуцлага тооцно гэсэн үг үү? За гурав дахь нь энэ хууль батлагдсанаар мөнх туяа Нара гишүүн лайв хийж тэнд бид нар ямар үг хэлэх нь таалагдна уу, таалагдахгүй байна уу? Ардчилсан Монгол улсад өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх энэ эрхээ эдэлж байгаа дээр нь тэр ноцтой ёс зүйн зөрчил мөн үү? Энэ гурван асуудал, энэ гурван би бодит жишээгээр асууж байгаа шүү. Энэ хуулиар яаж зохицуулагдах вэ? За, хууль санаагчлагчийн ажлын хэсгийн одоо нэрсэд хууль зүйн ухааны доктор Бэм Жаргал гэж орж ирсэн энэ дагуугаан ажлын хэсэгт байгаа гэдгийг зориуд хэлье. За, хариулъя ажлын хэсгийн 3 номер. За Бэм Жаргал доктор бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Бүрийн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй байдаг. Хоёрдугаарт хуулийн төслийн маань ажлын хэсгийн гишүүн. Тийм учраас энэ аюулгүй зөвлөлийн дарга оролцох ёсгүй гэдэг энэ асуудал байж болохгүй. За би дараагийн таны асуултанд хариулъя. За одоо зарим гишүүдийн одоо ёс зүйн зөрчил ярьж байгаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх асуудал бол энэ бол ёс зүйн ноцтой зөрчилд орох уу гэж Болормоо гишүү асууж байгаа шиг байна. Ёс зүйн ноцтой зөрчил болох уу? Ёс зүйн зөрчилийг яаж шийдэх юм бэ гэж Улсын их хурлын гишүүний дагаж мөрдөж байгаа ёс зүйн дүрм гэж байгаа. Та бүхний маань дагаж мөрдөж байгаа. Тэгвэл энэ дүрмэнд хэн өөрчлөлт оруулах юм? Энэ дүрмийг хэн шинжлэх? Энийг Улсын их хурлын гишүүд та бүхэн өөрсдөө. Тийм учраас ерөнхийлөгчөөс санаачилж байгаа энэхүү хууль дээр дагалдах тогтоол дээр та бүхэн маань үнийг оролцуулж Улсын их хурлын гишүүд өөрсдийнхөө Улсын их хурлынхаа бүрийн эрхийн хэмжээнд ёс зүйн зөрчил гэж юу юм бэ? Ёс зүйн зөрчлийн дотроо ноцтой зөрчил гэж юу болох юм бэ гэдгийг та бүхэн маань тогтоох юм байгаа юм шүү. Ажлын хэсэг гаргаж нэг тогтоох хэрэгтэй байгаа. Энэ асуудал руу бол ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар оролцох боломжгүй. Хэрвээ ийшээ орох юм бол Улсын их хурлын үйл ажиллагаа руу орчин. Улсын их хурлын үйл ажиллагааг Улсын их хурлын гишүүд өөрсдөө шийдвэрлэх ёстой хуулиараа. Тийм учраас энийг их хурлын гишүүд та бүхэн маань өөрсдөө шийдэх юм байгаамаа. Та бүхэн маань асуудлаа шийдээд санал санаачлагаа гаргаад ёс зүйг хэрхэн тодорхойлох вэ? Зөрчлийг хэрхэн ангилах вэ? Хэрхэн үнэлт дүгнэлт өгөх вэ? Хэрхэн шийтгэл оногдуулах вэ гэдгийг та бүхэн өөрсдөө томьёолох юм байгаа шүү. Түрүүн тэр зарим гишүүдийн асуудлыг ярьж байна. Тэр эрдсэндээ хүрдгүүч гэдэг юм уу? Тухайн ордонд асуудал үүсгэсэн ч гэдэг юм уу? Тухайн гишүүдийн асуудал ч гэсэн мөн энэ ёс зүйн асуудал юу вэ гэдгийг бол та бүхэн тодорхойлно. За мөн эрдсийн асуудал бас түрүү ярьсан. Эрдсийн асуудлыг тодорхойлж байгаа. Эрдсийн асуудал дээр ямар ч гишүүн мэдээж энэ асуудлаас ангид авч үзэгдэхгүй гэдгийг хариулъя. За баярлалаа. За Болормоо гишүүн тодруулъя. За Улсын хурлын гишүүний хувьд би хизээч
одоо монголчуудад ёс зүй юм байх ёстой гэд ингээд хуульчлаад тэрийг хэлэх тийм том толгой гаргаж зүрхлэхгүй. Та бол одоо улсын хурл өөрсдөө ёс зүй гэдэг юмыг тодорхойлоо гэж байна. Тэр бол одоо бас их том өндөрлөг баг. Харин өнөөдрийн хамгийн том ёс зүйн зорчил өөрөө юу вэ гэхлээр найзын дундаа ороод үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь өөрийнхөө энэ төрийн тусгай ажлынхаа албан тушаалаа нуугаад ажлын хэсгийн доктор судлаач гэж энэ ажлын хэсэгт орж ирнэ гэдэг энэ өөрөө ёс зүй асуудал шүү. Энийг та бүхэн маань сайн бодорой. Бинээ таньдаг бид нар нэг ордонд ажилладаг хамаагүй штэ. Та хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Хэнийг хуурж ийм юм хийж байгаа юм бэ? За би энэ хуулийг дэмжихгүй байгаа. Тэгээ бид нар нэг нь хамгаалаад нэг нь одоо нэг дайрч давшлаа. Тэгээ бүгдөө нэг хувийн эрх ашигтай юм шиг хүмүүс хилцэж байгаа учраас би яг нэг цахим дээр энэ хуулийг ChatGPT рүү оруулж дүнэлт авсныг зөвөр уншиж үгэй гэж бодож байна. Тэгэхгүй бол одоо энд бүгдөө нэг хүнээс хичээл заалгааж байгаа юм шиг нөгөө хэд нь өөрсдөө хамгаалаач байгаа юм шиг. За энэ хуулийг хиймэл оюу одоо бид нар цахимжаад улсын хурлынхаа үйл ажиллагаанд бас дүн шинжилгээ хийдэг болсон. Тэгээд манай Монголын нэг хэвлэл мэдээллийн сайт Үннүү News гэдэг сайт энийг ChatGPT рүү оруулсан байна. За энэ хуулийг хэтэрхий субъектив байна гэсэн байна. Энэ хуулийн эрсдлийг хэлсэн байна. Эрсдлийн жишээ нь намын удирдлага өөртөө нь улс төрийн хувьд санал нийлээгүй гишүүнийг ёс зүйн нөхцөлтэй зөрчил гаргасан гих субъектив үндслээр эгүүлэн татах санал гаргаж болцсогүй. Зөв ганц л эрсдэл шүү. Энэ айгүй олон эрсдэл донд орсон байгаа. Тэгээ би өнөөдөр энийг магадгүй үдж байгаа залуучуудаа хэлэхэд бид нар эрх чөлөө, үг бодлоо илэрхийлэх эрх, парламентын ардчлалаа хамгаалахын төлөө бас үүнийг эсэргүүцэж байгаа шүү гэдгийг бас онцолж хэлээд цаг зав гаргаад ChatGPT-ээр энийг ороод харчаарай. Cloud байна уу, Gemini байна уу? Яг л бодит олон улсын энэ хүн маань одоо олон улстай нэг ч жишээ харьцуулж болохгүй гэж хэлээд байна л да. Гэхдээ энийг олон талаас нь дүн шинжилгээ хийгээд хараарай гэж одоо хүсэж байна. За бид нар өнөөдрийн жишээгээр ярих юм бол Хариун зай гişүн хэлж байна л да. Хүн угаасаа субъектив байх эрсдэлтэй. Бид нар байнга нэг өөрсдөө бодох ёстой. Би хэтэрхий субъектив хандаад байна уу? Энэ асуудалд объектив хандж гин үү? Сая л одоо самбуу гişүн хэлсэн. Бидний дараа гişүүд биш үү? Бидний дараа дараагийн парламентаа хамгаалах ёстой. Тэрнээс биш бид нар өөрсдөө дараа нь энд суух онгт хамаагүй. Яг та эдийн дургуг хүрээ те та эд маань очиод буучхуу жанжаан гэд юу гэж хэлэх нэг тийм падлиг байхгүй юу? Дараа дараагийн магадгүй өс төгөлдөр дарга та нэг өдөр жигсаалтаар гişүн болоод орж ирээ сууж ивэл би таны эрхийг хамгаалах талаар яриад энийг эсэргүүцэж юм шүү. Энийг ойлгоорой. Дараа дараагийн аль ч намын залуу гişүүд хинч байсан өөрсдийнхөө дуу хоолойгоо яг хүргэдэг байгаасай. Энэ парламент 5 намын төлөөлөлтөд энэ бол бидний үүрэг юм шүү. Нийгэмд бидрээс хүмүүс зүй ёсны ёс зүй шаардж байгаа. Тэрнтэй бол санал нэг байгаа. Гэхдээ шийдэл нь бол огт энэ хууль биш. Өнөөдөр бид нар наара гişүний асуудлыг яриад ёс зүй шаардаад ямар амар дайралт зохион байгуулалттай хийдэг юм бэ? Миний мэдх ёс зүйгээр нялх биетэй ээж рүү ингэж дайрна гэдэг бол Монгол ёс зүйд байхгүй шүү. Энэ үүлийн өөрөө хаалга андуурахгүй очихондоо очих баха. Тэгэхээр бүгдөө өөрөөсөө бас дүгнэлт хийе. Тэн сошиалыг удирдах байгаа түүнд одоо хөрөнгө мөнгө цаг заваа зарцуулж байгаа хүмүүстэй ялангуяа хэлэхэд бид нар энэ ёс зүйгүй байгаа гэдэг зүйлээ энэ сошиалоо цэвэрлэхээс эхлэх шүү. Тэгэхээр харин бид нар эргээд өнөөдөр ёс зүй ярмаар байвал яаж хүний эрх үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын тулд энэ сошиалоо үнэн зөв байлгах вэ? Энэ Монгол улсын жинхэнэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болсон шүү. Тэгэхээр өнөөдөр ямар албан тушаалаар би бямж жаргал докторыг энэ суужааг мэдэхгүй байна. Та докторийнхоо хувьд ч нү үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын хувьд ч нү энэ асуудал дээр харин анхаарлаа хандуулаасай гэж сэтгэлээсээ хүсье.